чиглэсэн Монгол руу. За тэгэхээр Улсын их хурлын гишүүн эмэгтэй гишүүдтэй холбоотой захин сүлжээ нэлээд олон асуудлаас гараад байгаа тийм. Энэтэй холбоотой гомдол ер нь хурлын зүүн дэгийн хараанд эдийн тураанд маань ирсэн болов энэ асуудал дээр юу гэж бодож байна? Тэгээ манай эмэгтэй гишүүд бол хувьчилж уулзаад бол байр сууриа илэрхийлээд явж байгаа. Яг албан ёсоор бол бичгээр бол надад бол ирсэн гомдол одоогор бол алга байна. За мэдээж гомдол хүрээдэр бол манай ёс зүйн дэд тороо бол бас нэг 13 4-ний бүрэлдэхүүнтэй учраас одоо тэн дотроос ажлын хэсэг гаргаж явдаг юм зарчим байгаа. Тэгэхээр нэг 3 4 гишүүнтэй ажлын хэсгийг байгуулад тухайн одоо гомдол одоо холбогдсон улсын их хурлын гишүүнтэй нас уулзаж тайлбарыг авах хэрэгтэй. Аливаа ч бас ингээд нэг тал байна шүү дээ. Нэгдлийг хит барьсан асуудал ерөөсөө бид нар ханддаггүй. Тэгэхээр нөгөө одоо наран туяа нараа гишүүнтэй холбоотой асуудал яригдах шиг байна те. Тэгэхээр нараа гишүүнээс бас бид нар холбогдох тайлбарыг авах хэрэгтэй. Тэгжээж одоо тэрний дараа бол бид хурлаараа бол асуудлаа оруулж болно шийдэн. Гэхдээ улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм гэж байгаа. Энэ ёс зүйн дүрмд чинь нэгдүгээрт бол одоо сануулгах харамжаа авчихсан. За нараа гишүүн бол сануулгах харамжааг авахулцсан. За хоёрдугаарт бол одоо уучлах гоохыг шаардах те. Одоо тэр нь бол даалгах, тэр нь бол одоо тухайн гомдол гаргахчаас ч юм уу те. Уучлах гоох заашгүй шаардлага үүсвэл одоо уучлах гоох хэвээр. За гуравт бол одоо 6 сар хүртэл цалингийн 20% хүртэл одоо манай Алтмаагийн Батболго гишүүн хариуцлага тооцоосон санкц байгаа. Тэгээд энэ гурван санкцыг хүрээндээ л манайх одоо шийдвэр гаргана. Иргэд бол одоо бас нэг арай өөр юм хүсээд идэг юм тий. Наадах чинь бараг хариуцлага болохооргүй байна. Яг улс төрийн хариуцлага бас тооцоолж байгаа хүндээ бол бас их хүн тусдаг юм. Тий. Иргэд гадагшаа харагдах нөхцөл байдал нь бол хөнгөмт харагдж байгаа боловч тухайн хүндээ бол хүн тусдаг. Тэгэхээр бас нэг тийм сул гэж бол би бол бодохгүй байгаа. Яг сайжруулах шаардлага байгаа юм бол байгаа. Одоо ингээд бас энэ тэр албаагч ёс зүйн хууль, улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрм мэдрэг болсон. Арай нэг жоохон шинжиж боловсруулах тал дээр бас анхаарлаа бол явж байгаа. Одоо юу гэдэг нийгмийн сүлжээнд бол хараал бас ингээ хэрэглээд байгаа байдал нь ёс зүггүй байна гэдэг ийм зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Одоо тэр энэ одоо нийгмийн мэдээж шүү дээ. Энд чинь нийгмийн сүлжээнд байдаг. Өнөөдөр улсын их хурлын гишүүн иргэн хувь хүн хинч байсан гэсэн нэгээ хараад зөвхөх тийм эрх байхгүй шүү дээ. Энд чинь яалтчгүй хинч харсан гэсэн л ёс зүйчлэн мөн шүү дээ. Тийм биз дээ. Энийг ямар нэгэн байдлаар өнгөлөх тийм тал надад харагдахгүй л байгаа шүү дээ. Энэ талаар нэмээд асуухад одоо наран туяа наран шиг хүмүүст ёс зүйс бус үг хэлхээс гадна одоо захидал харилцааны нууц гэж байдаг тий. Одоо парламентын гишүүдэд Viber чатыг ч өмнө ч гэсэн задлж байсан, энэ удаа ч гэсэн задлаад ингэ захим сүлжээнд дийлгээд байна. Энэ хэр ёс зүйтэй юм бэ? Бас ингэ нууцын зүйл гэж бас байх хэрэгтэй. Тий, ер нь энэ хувь хүний хоорондын захидал харилцаагаа энэ нийтийн сүлжээнд дийлэх тавьж ирч угаасаа л болохгүй зүйл байхгүй. Яач утсан гэсэн. Тэгээ одоо манай эмэгтэй гишүүд аягүй их гомдол мэдээж байна. Одоо тэр нэг эмэгтэй гишүүдийн групп юм байна гэж би бодсон л та. Улсын хурлын гишүүдийн нийт юм биш. Тэгэхээр тэр группээ баг хаах дээрээ болцол явж байгаа юм байна л. Одоо энэ иймэрхүү байдалтай байх юм бол мэдээж энэ чинь улсын хурлын гишүүн ч гэсэн хүн шүү дээ. Тэгээ хүн учраас одоо энэ чинь хоорондоо тэгэл бас тэр групп чатантаа бас амьдрал ярих те. Янз бүрийн зүйл байж болно шүү дээ. Тэрийг ингээд гадагш нийгмийн сүлжээнд ингээд хэн нэгэн цацаад ахаар чин тэр улсууч чин тэр групп чатантаа итгэлгүй болчихж байгаа байхгүй. Тийм тэгэл бараг тэр групп чата хаах хэмжээнд л асуудал яригдчих гэж ойлгосон шүү дээ. Тэгэхээр одоо гомдол ямар нэгэн байдлаар бичгээр албасаар ирээгүй тохиолдолд энэ асуудлыг авч хэлцдэг гэсэн үг. Тий яг авч хэлцэж болно. Гэхдээ гомдол гаргана гэдгийг бол одоо жишээлбэл манай Баярмаа гишүүн бол хилэнтэй юм байгууллагт зарлцсан байл шүү дээ. Тэгэхээр тэр гомдол нь ирэх юм байна гэж би ойлгоол. За улсын их хурлын гишүүн энх баяртай холбоотой асуудлаас танай намын баг хурал дээр нэлээд хөндөгдсөн гэсэн тийм. Тэгэхээр түүнийг Монголын намаас хүүхийн асуудал яригдсан болов ямар үндслээр яригдсан бэ? За яригдсан. Энэ чинь ганцхан энэ удаагийн баг хурал дээр ч биш. Өмнөх баг хурал дээр одоо манай баг хурлын зарим гишүүд манай цогт гэрлээс ахуулаад сая бол одоо хэд хэдэн гишүүд баг хурлын уралдаанд бас нэлийн ширүү үг хэллээ. За өмнөх баг хурал дээр бол одоо бас энэ инквайри гишүүний энэ гаргаж байгаа үйлдэл нь одоо энэ намын гишүүний ёс зүйд нийцэхгүй байна. Тэм учраас одоо хяналтын байгууллага энэ дээр анхаарал хандуулж одоо тодорхой арга хэмжээг аваач гэдэг зүйлийг хэлсэн. Би энэ өнгөрсөн хугацаанд одоо бас хувийнхтэй холбоотой асуудал дээр нь улсын хурлын гишүүн гэдэг агуулгаар нь одоо бас нэг хайхтар сүрхий дээр асуудлыг хүлээж аваагүй. Тэгээ саяны баг хурал дээр яваад ороход бол одоо манай баг хуралын гишүүд бол над руу бол нэлээ одоо хатуу шаардлагыг тавьж байна. Өнгөрсөн хугацаанд бид нар хэлсэн. Та ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэсэн одоо сайн наад хүн чинь бол одоо дэндүү хуваагүй үйлдэлийг гаргалаа. Тэ?
өнөөдөр парламентын гишүүн байж ээж тэгээд олон нийтийн сүлжээнд, цахим сүлжээнд хэвлэлд ингээд ийм огт нотлогдоогүй зүйлийг ингээд ярьж тэгээ нэгнийхээ нэр хүндэд одоо ингээд сөргөөр маш хүчтэй сөргөөр цаашлаа тэр хувь хүн гэдэг талаасаа илүүтэйгээр энэ ардын намын нэр хүндэд бол улс төрийн намын нэр хүндэд маш хортой нөлөөлөл үзүүллээ. Одоо энэ үнэ намаасаа хөө гэдэг зүйлийг бол ярьсан нэг. Хоёрт манай одоо туршлагатай парламентч одоо манай намын ахмад гишүүн хууль зүйн сайдыг олон жилээс зэндийн өндөрч гэж хүн байгаа. За тэр хүн бол надтай олсон нэлээ хатуу зүйлийг бас ярьлаа хөвчиж уулзаад одоо инквер гишүүнд яагаад хариуцлага тооцохгүй юм бэ? Хэрвээ хариуцлага тооцож чадахгүй бол чадахгүй гэдэг хэлээ баг танаа хяналтын ерөнхий ороо татан буугдсан дээр байгаа гэсэн зүйлийг хүртэл нэлээ бараг тийм хатуу байсан. Намын дүрм дээр энэ асуудлыг юу тусгасан бэ? Яавал тий яг дүрм бол одоо мэдээж тодорхой шүү дээ. Чинь элтэд ёс зүйн зөрчил гаргасан бол бид нар тэр гишүүнийг төтгөлзүүлж болно. Намаас гарсан тооцохгүй юу одоо хөөх асуудлыг бол хэлцэх бүрээ их нь бол намын дүрмэд байж байгаа. Эхний ээлжинд шаардлагуудаа хангацсан юм. эхний ээлжинд ер нь ямар нэг байдлаар сануулж исэн өмнө бас ийм гомдлууд ирж исэн гэж байна шүү дээ. Тий одоо хөөх шаардлагаа бол хангасан гэж хэлэхэд бол би бол баг хитэрсэн болов уу гэж бодож байна. Тий хангах нь байтугай баг хитрээ явсан болов уу гэж би хувийнхаа байр суурьаас л харж байгаа. Гэхдээ манай хяналтын байгуул 21 гишүүнтэй ерөнхий ороо тэгээд асуудал гомдлоо бид нар хилцэн. Хилцэхэд бол одоо хамтын шийдвэр гаргах учраас урьдчилж дүгнэж одоо би одоо шийдвэр гаргаж байгаа мэт ингэж асуудлыг бол ярьж болохгүй. Тэр 21 хүн чинь бас өөрсдөө бүгд байр суурь илэрхийлээд одоо ингэ явна. Дээр нь би ясаа тохиол төвшөндөөс хүмүүст нэлээд одоо шалгалт хийх те хяналт шалгалт хийх чигүүргийг бол өгөө явна. Дээр нь өнөө өглөө бас нэг мэдээлэл би авлаа. Манай баг хурлын бас олон тооны гишүүдийг сонслоо шүү. 100 нэлээ гарсан гишүүдээс гар үсэг ирж байгаа юм байна гэж ойлгоцсон. Тэр нь бол яг энэ өндөр инквер гишүүнтэй, би инквер гишүүнтэй холбоотойгоор намаас одоо хөөх шаардлагыг хяналтын ерөнхий орон баг хурлын гишүүдээс ирүүлэх гэж байгаа юм байна гэсэн тийм яг гар дээр бол ирээгүй байна. Тийм мэдээ бол өнөө өглөө авлаа. Өчтөр өглөө баг хор шийдвэрээ гаргаад их хурлын дарга хамаар эсгэлэн намын дарга дамжлаа. Энийг бол таны намын зарим гишүүд тухайлбал Батмөрийн их хоёр гишүүн дүрм зөрчсөн юм, дэг зөрчсөн юм шийдвэр гарлаа гэж үзээд байгаа л да. Одоо нэгэнд ирцээ бүртгэгдсэн үргэлжлэж байгаа хурлыг дахиж ирцийг нь бүртгээд шинээр эхлүүлэхийн ийм дэг журам байхгүй гэдэг зүйлийг цахим утасна бичсэн. Нэгдүгээр Батмөрийн инквер гишүүн Монгол Ардын намын дүрмийг тайлбарлах хэрэгтэй нь байхгүй. Тий. Тайлбарладаг тусдаа субъект байж байгаа. Хоёрт мэдгүй би одоо сүүлдээ тэр үнийг бараг тэр хуульч муулч гэдэгт нь юм жоох эргэлзэж байгаа шүү. Тий. Бараг муу юм уу биш юм энэ ч. Энэ ярьж байгаа ярианууд нь энэ зүйлүүдийг харахаар одоо над тийм ихтгэл үнэмшил төрхөө байсан. Одоо тэр баахан хөвлөл цуглуулж аал одоо кино ярьж байгаа хөвгчгөл чухал царай гаргаал. Тэгээ нөгөөдүүлийн үзэхээр одоо жишээлбэл тэр улсын хурлын дарга амар эсгэлэн хүн амны эрхт холбоотой байж магадгүй гэл асуудлыг чигтэйгэн чухал царай гаргаал яриа үздэй. Тэгсэн тэр баг хурал дээр чинь нэмдэр дарга гарч ирээд тэр хэргийнхэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн шин. Ямар ч холбоогүй юм байна гэдэг. Энэ хүн ингэж нас ороод ингээд ийм 9 мөрдөн байцаагч томилогдоод 9 мөрдөн байцаагч нь 3-3-аараа ингээд тал талаас авчиж нээж томилогдоод шалгалт хийгээд амнаас хохирсон юуг нь шүүх хэмнэлэг тогтоогоод мөрдөн байцаалтын процессууд нь бүгд явагдаад үндсэндээ одоо нөгөө нас орсон шалтгааны тогтоосон гэр бүлийнх нь хүн өөрөө хүсэлт гаргаж чандралуулах хүсэлт гаргаж хагаад чандралуулаад одоо чандрыг аваад хил гараад явсан гэсэн ийм мэдээлэл харин гарсан байсан. Тий, тэр чинь нэмдэр дараа тэр 400 гаруй баг хурлын гишүүн суусан заалан дийл тод мэдээлэл. Гэхдээ нэмдэр дарга ингэж мэдээлэх субъект нь өөр юм байна. Үгүй тэр чинь баг хурал дотроо ярьж шít. Тэр чинь өөрөө бас нэг олон жил хууль зүйн сайд хийцэн, улсын хурлын гишүүнээр олон жил ажилласан, юмыг бас нэг ултаас уртай олон талаас нь харж иж хүнд ярьдаг хүн л дээ. Би бас нэмдэр даргаагаа хувийн талаас нь мэднэ. Бас нэг хөнгөн хумгаа асуудал тандаа дээдгүй. Айгүй ууртай байлаа. Тэгээ нэг хүн тэр за хулгаач одоо тэр нүүрс чинь бол одоо дүүрчий. Чин хүн амны одоо хэрэгт холбогдуулж ингэж бүтгэнэ гэдэг бол бүр байж боломгүй зүйл гэдэг бол яасан. Баг хурлын гишүүчс энэ талаар нэг талтаа гараад ойлголт авсан. Нэг хоёрт тэр баг хурал дээр чинь хоёр нэр дэвшигчтэй холбоотойгоор 24-5 гишүүд баг хурлын гишүүд асуулт асуулаа. Тэр дотор инквери нэр байсангүй. 38 гишүүн санал хэллээ. Тэр дотор байсангүй. Тэгээ бид нар заалан дотор хараа суудсан чил одоо нэг гитэж орж ирээл тэр зүүн хаалгаар орж ирээл санал өгөл гараа явуулаа. Тийм. Нямдорж дараагийн хувьд бол одоо яг таасаа ярьлаа шүү дээ. Энэ зүйлээ яг яаж мэдсэн юм бол. За одоо холбогдох тийм юу байдаг байлгүй дээ. Ер нь бол яасан шүү дээ. Тухайн амь хохирогчийн гэр бүлийнх нь хүнээс Германд амьдардаг юм байна. Гэр бүлийнх нь хүнээс бол
аль бие ёсоор тэр холбогд халдсан шалнуудад мэйл ирсэн юм биш үү. Ингээд талаар одоо бас ингээд буруу зүрх мэдээлэл яваад ингээд хагаад бол харамсаж байгаа гэж. Баг хурлаар бас зарим танаа намын гишүүд ярьжсэн л да одоо дахин эрдэнтээс ирсэн зарим гишүүдийг бол нэг өрөөнд оруулаад түгжсэн гэдэг юм асуудал гараад байгаа. Тийм үнэхээр гишүүдийг те өрөөнд оруулж түгжсэн юм цаалтаа болсон зүйл байгаа. Бага. Үнэн. Энэ чинь тэр баг хурлын гишүүд ил тоодол явсан шүү дээ. За би одоо ингээд яриа. За одоо нэгдүгürt нь шүү дээ. Баг хурл ямар нэгэн байдлаар улс төрийн намын хууль Монгол Ардын намын дөрмийн зөрчил үүсээгүй. Энд үүсээгүй. За тэр санал хураалттай холбоотой санал хураалт болгоны өмнө л үндсэндээ одоо жишээлбэл эхний санал хураалт Зандан Шатар нэр дэвшигч амар өсгөл нэр дэвшигч хоёрын хооронд явагдсан шүү дээ. 442 хүн санал хураалтанд оролцсон юм. Нэг нь 56%, нэг нь 44% хүлээ авсан юм. Тэр 442 хүнээсээ саналаа тавьсан шүү дээ. Нийт баг хурлын гишүүдээс биш аахгүй хуралд оролцсон баг хурлын гишүүдээс. Нэг хоёрт энэ манай намын дүрмэд хуралд оролцсон баг хурлын гишүүдийн 3.2 гэж явж байгаа. Оролцсон. Хоёр дахь санал хураалтын тухай Оролцохгүй байх боломж бас байгаа биз? Тэ? Одоо яг та сая ярьлаа шүү дээ. Тэр зарим нэг аймгийн баг хурлын гишүүдийг өрөөнд тарчаад гаргахгүй байсан үнэн шүү дээ. Дарахныг гаргаагүй. ямар хүн Орхон аваа явуулсан байлээ. Баян зүрх дүүргийг аваа явуулсан байлээ. Тэгээ энэ чинь баг хурлын гишүүн гэдэг чинь өнөөдөр жоох хүүхдүүд биш шүү дээ. Энэ чинь 18 нас хүрсэн эрх зүйн хариуцлага хүлээх одоо бүрэн чадвартай Монгол улсын иргэн шүү дээ. Улс төрийн намын гишүүн. Тэмээд өөрсдөө толгой байдгүй бол гэж л ойлголоо. Би одоо их сая л олон зүйлийг л бас тэр саяны сүүлийн санал хураалтан дээр авлаа. Тэгээ сүүлийн санал хураалтан дээр тэр зааланд чи 300 баг хурлын гишүүн сууж шүү дээ. Манай намын баг хурлын эрчим өөрөө 3.2-оор бүрддэг. Тэгтэл тэр 3.2-оос давцсан баг хурлын гишүүд сууж байна. Бүгд санал хураалтанд оролцлоо. Нууц санал хураалт явагдсан. Өнөөдөр нэг зүйл ингээд нууц санал хураалтаар бид нар асуудлаа шийддэг зарчим байдаг юм аа. Өмнө ингээд дандаа ингээд явсан. Өнөөдөр л гинтгэн болохоо хэлсэн юм шиг юм яриад байгаа юм. Өнөөдөр улс төрийн нам нэг нэр дэвшигч өрсөлдөгчгүй байсан ч гэсэн санал хураалтыг нууцаар явуулдаг. Нууц санал хураалтыг ч амин гол үзлэн тэр үйдэх хэвгүй. Улс төрийн нам чинь нэг ил санал хураалтын зүйлээс альваа зүйлс жоохон татгалзаж байгаа хэрэгтэй гэдэг юм. Яагаад тэгэхээр ялангуяа хүнтэй холбоотой асуудал дээр буцаад нөгөө дэмжсэн дэмжээгүй гэдэг ил тод байдал нь алдагдаад нөгөө хүнтэйгээ холбоотой асуудал нь зөвхөгдөд ирдэг учраас альва асуудлыг дандаа нэг гүнч байсан гэсэн нууцаар санал хураалт юм. Улс төрийн намын хуультай байхгүй юу? Энэ хуулийн дагуу бид өнгөрсөн хугацаанд яваад ирсэн. Саяны баг хурлыг бол жишээлбэл манай нэр дэвшигч Гомжийн Зан Шатар хоролдуулъя гэсэн аргал хоролдуулсан шүү. Тоолгон комиссаа байгуулахад тэр хоёр нэр дэвшигч хоёулынгийнхэн тэгшгэлийг хангаад л хүмүүсийн оруулсан нэрсийг аваад тоолгон комисс нь ажлах хүрээнийхээ дагуу журмаа баримталд батлаад л танилцуулсан журам дээр нь эсэргүүцэл үүсгэхээр нь хурал дараалагч Батэрдэн дгүүл энэ хурлаа юу журмаа баг хурлаараа баталчихъя гэж хагаад баг хурлын гишүүдийн дунд санал хураалт явуулаад олонхоороо баталцсан. За тэгэл одоо сайхан өрсөлдөөл явъя гэсэн үрдэн эсрэг гараад ирэнгүүт тэгээд гинтхэн буцаж ирснээр энэ журам биш юм байна. Тэгээд итгэлгүй байхгүй. Тэгээ санал тоолгоо бид нар одоо манай намч сүүлийн жилүүдэд захимаар тоолдог байхгүй юу? Санал тоолох машинаар. Тэгэхээр санал тоолох машины алгоритм одоо зөрн хугацаа дууссан гэдэл гар тооллого хийлгэе гэсэн хяналтын тооллого хийлгэсэн. Хоёр талаас нь гаргаж байгаа л нэгч сандын тоо зөрөөгүй. Тэ. Энэ чи ерөөсөө тийм гэдэг хаанаас мэдээлэл авсан яг манай намын байран дотор шүү дээ. 702 тоотод Алтаа гээд манай нарийн бичгийн даргын өрөөнд дархны намын гишүүдийг бүгдийг л тэнд харчаад гаргахгүй л байсан шүү дээ. Бид нар хэд хэдээр очсон шүү дээ. Бүлгийн дарга Батэрдэн очлоо. Манай улсын хурлын гишүүн Саран Чулуун очлоо. Намын төв аппаратын гадаад харилцааны хэлтсийн дарга Үлжий очлоо. Олон хүн очиод л ингээд очиж саналаа өгөө гэдэг зүйлийг шаардлагыг одоо ингээд илдгээр тавихад бүгд л баг уурлал өгөхгүй ярихгүй гэл ингээл яасан шүү дээ. өөрсдөө дотроосоо төвччихэд байсан юм. Онгорхол байсан. Тэгэл ороод гарахгүй л байсан билээ. Тэг жавхан сайдл гарахгүй байлээ. Би харсан шүү дээ. Тэгэл. Энэ намын баг хуралтай холбогдуулаад яг хурлын шийдвэрээс одоо дүрм зөрчлөө гэдэг асуудлыг хөндөд Жин хоёр гишүүн удирдах зөвлөл 28-нд хуралдахаар боллоо гэдэг зүйлийг хэвлэлт тухайд ярьж ирсэн. Хуралдсан билүү яа? Хуралдаагүй шүү дээ. Би тэр хүний одоо амнаас гарч байгаа үгэн дээр нь итгэхэд бэрх болсон шүү дээ. Тий. Юу хөдөө аж ахуйн сайд уу? Буруу ойлгосон. Мэдхгүй. Тэгвэл өнөөдрийн байдлаар одоо өнөөдөр чи 20. Тэг өчтөр хуралдаагүй шүү дээ. Тэгэхээр худлаа л шүү дээ. Цааш тэр энэ Монгол Ардын намын баг хурлыг ер нь нээлттэй журмаар явуулах боломжтой юу? Одоо гишүүдийнхээ гар утсыг хураага нэг хайрцаг руу хийж чинь. Өчтөрөөс шилэн зав гэдэг юм бичсэн байсан. Иргэчлээс дараагийн хурлаас энэ хайрцаг авч хаяа. Энэ хурлаа ер нь нээлттэй явуул гэдэг зүйл. Нээлттэй явуулах дээр би угаасаа хатуу барьсаар илэрхийлдэг юм шүү дээ.
Нурлаа нээлттэй явуулга. Тэр хэвлэл мэдээллийн байгууллага нэгдсэн оруул. Ялангуяа одоо энэ бодлого ярьж байгаа энэ цаг үед бол энэ хэвлэл мэдээллийн байгууллага орж бидний мэдээллийн чинь түгээх нь бидэрт ашигтай юм байна шүү дээ. Энэ ардын нам ийм бодлого гаргаж байгаа юм байна. Энийг хилцэж байгаа юм байна. Ингэж байгаа юм байна гэдэг нь бид нар өөрсдөө мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрсдөө авъя гэж ярьж чад бид нар өгсөж шүү. Энд чинь хааж байгаарай л ер нь одоо ингэж нууж хаагаад байх юм байгаа мó. Хамгийн мал сайхан ярьцлах шиг л болоо шүү. Үнэн худлын мэддэггүй тий. Тэгэхээр энэ нэг альва зүйлийн улс төрд өрсөлдөөн гэж заавал байх хэрэгтэй. Өрсөлдөөн гэдэг ч юм бол дотоод арчлалыг хангаж байгаа намын институцийн гол хэмжээний нэг нь мөн. Энэ өнөөдрийн үүсэж байгаа зөрчил бол энэ өрсөлдөөнийг анханасаа хомих гэсэн оролдлого байсан шүү. Нэг нэр дэвшигч ороод дангаараа ороод сайхан 100% саналаа аваад гарыг гисэн ийм бодлоос үүдэж өнөөдрийн зөрчлийн анх үүсэл тавигдсан гэж бол би харж байгаа. Тэрнээс энэ нам одоо дотор нэг хагарч хуваагдаа сүд болсон юм бол байхгүй байх гэж байна. Өнгөрсөн хугацаанд бол олон өрсөлдөөн гарч ирсэн. Сүүлийн 30 жилийн хугацааг аваад үзэхэд. Тэр өрсөлдөөн болгоны ард дээрээс тэгэл нэг тугийн дороо нэгдээд зорилгоо биелүүлээд явсан цаг үед нь байж байгаа. Зүгээр саяны энэ өрсөлдөөн бол арай л хэрэгс сэтэрсэн зүйлүүд бол боллоо. Өмнө одоо манай Мягомбын гол дарга Санжийн баяр даргын өрсөлдөө өдрөж удагтай явдаг байлаа шүү дээ бас. Арайчаас бие биенийгаа алуурчин төлөвчнөр нь дуудчихж удаа байхгүй хаа. Тий. Нэгт хоёрт ер нь тэгээд тэр бид нар чи яриад цагаан байран дээрээ сайхан асуудлаа ярья. Танхимдаа сууж байгаа цуглаж байгаад ярья гэдэг. Тэгээ яг яри ихээр нөгөө хөвлийн өмнө гараад үлгэр яриад байдаг хүн танхимдаа ярьдаг. Айгаад идэм одоо яагаад идэм мэдгүй дээ багварлын гишүүдийнхаа л нүрийг харж тахал ийц юм лээ. Тийм. Багварлалтай холбоотой энэ багварлын гишүүний бүр ирэхэд ч гэдэг юм уу халдж байгаа асуудал бас мөн үе төгжөд байгаа юм. Мөн шүү дээ. Энэ чинь тийм мөн шүү дээ. Одоо би наадтайс бас гомдол ирнэ гэж сонссон. Тийм. Бүр тэр зарим багварлын гишүүдээс нэрх юм шиг байлээ шүү тэр одоо. Тэгээ цаашдаа бид нар энэ асуудлаа улс төрийн нам дотор ярих хэрэгтэй мөлий. Одоо дараагийн багварлууд манай энэ намын их хурал 11 сарын 15-нд орлоо. Тэндээс дараагийн багварл оролтно. Нэгдүгüүрт энэ 478 билүү 79 гишүүнтэй манай багварл. Энэ тоо арай их байна. Зөөлөх хэрэгтэй. Өмнө бид нар чинь 260-тай, 310-тай, 210-тай эдэр гэдэг ингээд янз бүрийн байдлаар багварлаа бүрдүүлээ явж ирсэн. Тэгээ нөгөө хит хүн олдоод ирэхээр бас асуудал болдгүй юм шиг байна. Хоёрт энэ багварлд орж байгаа улсууд бол өөр юм гисэн нэг шийдвэр гаргачих хэмжээний нэг насан турш толгоотон орсон юм байна. Хин нэгний даалгавраар орж санал өгдөг, хин нэгний даалгавраар орж үг хэлдэг. Тэр байлгаа тий хин нэгний даалгавраар хэвлэлд гарч яриа өгдөг иймэрхүү улсууд манай баг хуралдж байх хэрэггүй байна. Намдж байх хэрэггүй. За.